За сайн бацгаана уу. За өнөөдрийн хичээл барилгын эколог гэдэг хичээл байна. За өмнөх хичээлээ уншиж үзсэн үү? Бид нар ч одоо дандаа барилгын үүсэл хөгжил, хот байгуулалтад төлөвлөхөд одоо ямар асуудлууд байдаг вэ гэдэг талаар үзэж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр сүүлийн хоёр хичээл маань тухайн хотыг байгуулахад анхаарах зүйлсүүдийн талаар буюу газар дээр яаж төлөвлөж одоо барилга байгууламжаа барих вэ? Юуг анхаарах ёстой вэ гэдгийг бид нар орсон байгаа. За өнөөдрийн хичээлээр бол барилга барихад юуг анхаарах ёстой юм бэ? Ямар ёс зүй, ямар дүрмийг одоо баримталж барилгаа барих ёстой юм бэ гэдэг талаар өнөөдрийн хичээлээр орох нэ. За хичээлийн маань агуулга барилгын экологийн кодекс, за экологийн найдвар ба аюулгүй нөхцөл гэсэн ийм агуулгатаар үзэх нэ. Тэгэхээр хот суурин газарт бол хүмүүс амьдарч идэг, тийм ээ. Тэгэхээр энэ хүмүүс маань бол одоо орчны аятаа тухтай таатай орчинд амьдрах зайлшгүй шаардлагатай байдаг. Тэгээ энэ хүмүүсийн амьдрах таатай орчныг бүрдүүлэх гол зүйл бол энэ барилгын эколог юм аа гэх. Энэ дээр бол сүүлийн үед нэлээх анхаарлаа хандуулдаг болсон байна. За барилгын экологийн кодекс дараах зүйлүүд хамаарна. Барилга байгууламж барих асуудлыг тухайн нутаг дэвсгэрийн байгалийн нөөцийг хамгаалах үүднээс ландшафтыг нь бол хэвээрэн үлдээх, хадгалахад онцгой анхаарч зохих арга хэмжээ явуулахдаа орчныг хэвээрүүлэх, сайжруулах, экологийн системийг өөрийгөө цэвэрлэх тогтвортой орон зай нөхцөлийг бий болгох шаардлагатай байдаг. За байгаль орчны эколог гэдээ ярихаар бид нар байгаль маань өөрөө яах вэ гэхээр өөрийгөө цэвэршүүлж идэг ийм тогтолцоотой гэж ярьж ирсэн, тийм ээ. Тэгвэл одоо энэ барилга байгууламж хүртэл бас яах вэ гэхээр байгалийн нөөцийг хамгаалах үүднээс барилга байгууламжийн тэр орчмын ландшафтыг хэвээрнүүлдэг, тэр орчны одоо байгаль орчныг юм, тийм ээ. Байгалийн аясаар нь үлдээх. За тэгээд тэр барилга байгууламж нь иргэд болон амьдарч байгаа амьтан ургамалд одоо аятаа таатай нөхцөл бүрдүүлэх, өөрийгөө цэвэрлэх, тогтвортой орон зай нөхцөлийг бүрдүүлэхэд анхаардаг байна. За ингэж анхаарахын тулд бол архитектор төлөвлөлтийн шийдлийг их анхаарах хэрэгтэй гэж. Тэгэхээр сүүлийн жилүүдэд чинь хүн дээлтэй барилга барьлаа гэж ярьдаг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ бол юу вэ гэхээр хүн дээлтэй байхыг бий болгох нь бол энэ байгаль орчныг бохирдуулахгүй байх, экологийн хамгийн дээд зэргийн тэр цэвэр байх нөхцөлийг хангасан ийм архитектор төлөвлөлтийн шийдлийг сонгох нь чухал болоод байна. За хоёрдугаарт нь барилга байгууламжийн төсөл зохион байгуулахдаа хөдөө аж ахуйн эдэлбэр газар, амралт зугаалга, дархан цаасд газрыг дээд хэмжээгээр хадгалах шаардлагатай байна. За мөн хаягдал гаргахгүй технологиор барих, ашиглах боломжийг барилга байгууламжийн төсөлд нь тооцоох шаардлагатай байдаг. За хийцийн шийдэлт нь ашиглалтын хугацаа дуусны дараа тухайн байгууллагыг аль болох амархнаар задлж зөөх боломжтой тийм барилга байгууламжийг барих шаардлагатай. За ерөнхийдөө бол нөгөө барилга байгууламжийн хугацаа гэдэг юм байдаг шүү, тийм ээ. Тэгэхээр барилга байгууламжийн одоо хугацаа нь хэтэрчлээгээд тэр барилга байгууламжийг ашиглах боломжгүй одоо юу гэдгийг өөр газар, тийм ээ, оронд аваачих боломжгүй ингээд тухайн газартаа хог хаягдал мэтээр үлдэж байгаа нь бол нэг харамсалтай гэж үздэг. Тэгэхээр орчин үеийн барилгын эколог бол яах нь хаягдал гаргахгүй технологиор барих хэрэгтэй. За барилга байгууламжаа одоо зөөж авахд амархан явахад одоо амархан өөр газар аваачаа барихад амархан ийм барилга байгууламжийг барих шаардлагатай гэж үзэж байгаа. За энэ одоо барилгын экологийн гол онцлогийг хангасан байгууламж бол манай Монгол орны хувьд бол гэр гэж ярьдаг шүү дээ. Дэлхийн хэмжээнд гайхагддаг. Одоо зөөгөөд нүүгээд явхад маш амархан
угсраад аваа явахад авсаархан ийм тэгээд байгалийн тэр агаар салхины нэвтрэл маш сайн учраас одоо хүний эрүүл мэндэд эерэг байдаг юм аа гэд дэлхийд бол гайхагддаг нь бол Монгол гэр байдаг. За үүнтэй адилхан одоо бид нар барилга байгууламжийг одоо ийм амархнаар задлж зөөх боломж бүхий барилгуудыг барих нь их чухал байна гэж үздэг байна. За мөн технологийн шийдлийг боловсруулахдаа орчны гадаргууг өөрчлөхгүй үйлдвэрийн үйл ажиллагаа болон аль болох бага талбайд явагдах боломжийг тооцож үзүүлэх зохимжтой гэж үздэг байна. За барилга байгууламжийн төсөл боловсруулахдаа эрчим хүчний боломжийг одоо боломжийн хэмжээгээр өөрөө гүйцэтгэхээр байвал зохимжтой гэж үздэг. За юу гэсэн үг вэ гэхээр барилга байгууламжийн төсөл боловсруулахдаа одоо барилгын гадна талын хан нь одоо нарны гэрлээр ажилдаг ч гэдэг юм те эрчим хүчийг цуглуулж авдаг. За дээвэр нь ч гэдэг юм уу эсвэл те дээвэр нь нарны гэрлийг цуглуулж авдаг. За нарны болон сэргээгдэх эрчим хүчээр ажиллаж идэг ийм барилга байгууламжийг байрвал илүү өртөг зардал багатай байдаг гэж ярьдаг байна. За дараах нь болохоор барилга байгууламж барихтаа бол биоархитектурын шаардлагыг хангасан материалыг сонгож авах хэрэгтэй. Тэгэхээр барилга байгууламж барихтаа бид нар экологичсан барилга барья л гэж бодвол яах вэ гэхээр байгалийн бүтээгдэхүүнээр нь өөрөөр нь барих хэрэгтэй нэгдүгээр, хоёрдугаар энэ нь одоо яах вэ гэхээр одоо барилгын хан нь жишээлбэл урамлан хантай ч гэдэг юм уу те. За энэ юун дээр бол одоо хөгжилтэй орнуудад бол ихэвчлэн одоо хан, балкон, одоо дээвэр дээр бол ургамал тариалсан байж идэг. Энэ маань өөрөө юу вэ гэхээр биоархитектурын шийдлийг гаргасан байна гэж үздэг. За ингээ биоархитектурын шаардлагыг хангасан материалыг сонгож авч ирнэ. За мэдээж хэрэг одоо байгалийн гаралтай бүтээгдэхүүн бидний яриад байдаг нөгөө тоосго гэдэг байгаа зүйл маань те илс шавраар хийдэг. Энэ маань өөрөө юу вэ гэхээр хүний эрүүл мэндэд таатай бас нөхцөлийг бүрдүүлж идэг. Агаар салхийг нэвтрүүлэх боломжтой байдаг ч гэдэг юм уу. Ийм байдлаар одоо сонгон авч барилга байгууламжаа барих нь бол их зохимжтой байдгаа гэж үздэг байна. За тэгэхээр барилгын экологийн хувьд барилгын одоо тэр экологийг хангахын тулд бид нар өөрийн гэсэн юм ёс зүйтэй дээрх 8 зүй тогтолыг хангасан ёс зүйтэй байх хэрэгтэй байна. За үүний хажуугаар хоцорон газарт одоо хүмүүс бид нар амьдрахдаа байгаль орчин техникийн харилцан шүтэлцээнд ор амьдарч идэг гэж үздэг. За ингээд харилцан шүтэлцээ амьдрахад одоо юу байх вэ гэхээр экологийн найдвар буюу аюулгүй нөхцөлийг хангасан байх хэрэгтэй байдаг байна. За экологийн найдвар гэж юу хэлж байгаа юм бэ гэж. Тэгэхээр экологийн найдвар гэж экосистемийн зогсолтгүй үйл ажиллагаа бөгөөд түүний оршин тогтнох сүхцээсийн ба эволюцийн хэсэг хугацааны туршид өөрчлөлтөнд зохих хэмжээнд өөрөө өөрийгөө нөхөн зохицуулах, сэргээн зохицуулах чадварыг бол экологийн найдвар гинэ гэж. Тэгэхээр бид нар өмнө нь ярьжсэн шүү дээ, тэ? Ой бол агаарыг цэвэршүүлэх юм аа гэл, тэ? Гол ус бол одоо тэр ургамал амьтны одоо үндний усыг бий болгох юм аа. За тэгээд хөрс бол тэр усыг одоо шүүх юм аа. За голд урсаж байгаа ус одоо байгалийнхаа жамаар урсаад явахдаа 1 м куб бас 100 м-т одоо урсаад цэвэршиж байдаг. Гэх мэтчлэн өөрөө өөрийгөө ингэж нөхөн сэргээх зохицуулждаг. Тэгвэл хотын барилгажилт бас ийм өөрөө өөрийгөө зохицуулах чадвартай байх нь илүү үр дүнтэй байдаг байх нэ. За ингээ өөрийгөө сэргээх зохицуулах чадвар нэг иймэрхүү байдаг байх нэ. За өөрийгөө сэргээх, нөхөн төлжүүлэх, зохицуулах чадварыг экологийн найдвар гинэ. Техникийн нөлөөллөөс шалтгаалж барилга байгууламжийг хэд ангилдаг. За үүсэх шалтгаанаар нь бол хайгуулын төсөл боловсруулж ашигладаг. За илрэх шинжээр нь гинти буюу байнга ингэж ангилдаг.
За үр дагавраар нь их ба бага гэж ангиллана. За экосистемийн алдагдсан байдлаар нь бол энгийн буюу нарийн гэсэн байдлаар техникийн нөлөөллөөс шалтгаалж барилга байгууламж ингэж ангилагддаг байх нэ. За экологийн тэнцвэрийг хангах хүрээлэн буй орчинд хохирол учруулахгүй байх бүх үйл ажиллагааг экологийн аюулгүй байдал гэж нэрлэнэ. Экологийн тэнцвэрийг ханган хүрээлэн буй орчинд хохирол учруулахгүй байх бүх үйл ажиллагааг экологийн аюулгүй байдал гэдэг байна. За эндээс үзэхэд одоо дээр дурдсанчлан одоо байгаль орчныг бүрдүүлж байгаа хотод одоо салшгүй нэг хэсэг болох орчин нь тийм ээ хохиролгүй байх хүрээлэн буй орчиндөө хохиролгүй байх үйл ажиллагааг одоо явуулж чадчихвэл хохиролгүй үйл ажиллагаа явуулж чадчихвэл энэ экологийн аюулгүй байдалд хангагдсан байна гэж үздэг. Тэгэхээр өнөөдөр одоо хүмүүсийн аж амьдарч байгаа энэ хот суурин газарт бол ихэвчлэн одоо үйлдвэрлэл явагдаж байдаг тийм үйлдвэрийг дагаад ажлын байртаа олж идэг. Гэтэл энэ үйлдвэрээс гарч байгаа хорт утаа маань хэрхэн их одоо орчиндөө бохирдол үзүүлж байна вэ? За өөрөөр бас юу вэ гэхээр одоо зам харилцаа байна тийм дэд бүтэц хөгжил. За зам харилцаагаа дагаад одоо асар олон машин орж иж байгаа. Үүнээс шалтгаалаад одоо хотын бохирдол үүсэж байна гэдэг. Тэгэхээр энэ бохирдол маань одоо экологийн тэнцвэрийг хангаж чадж гэнэ үгүй. За хангаж чадахгүй бол бид нар экологийн аюулгүй байдалд одоо хүрч чадахгүй байна гэсэн үг. За мөн одоо хот суурин газарт амьдарч байгаа хүмүүс маань гэр хорооллын айлууд гэж ярьдаг тийм ээ. Асар их төлөө төс сэргэлж яадаг, нүүр сэргэлж байгаа. Эндээс асар их одоо утаа тортог гарч байна. Энэ нь одоо тэр хүрээлэн буй орчинд хохирол учруулахгүй байж чадж гэнэ үгүй. За гих мэтчлэн ийм асуудлууд маань бол экологийн аюулгүй байдлыг хангаж чадахгүй болоод байгаа юм байна. Тэгэхээр ийм асуудлыг хангаж чаддаг болтол нь одоо яг шийдвэрлэж чадвал экологийн барилгын экологи маань чухал нөлөөтэй байдаг байна. За барилгын экологийн тогтцолд орохдоо барилгын экосистемийг бий болгох үүсэх хөгжлийн онолын хүрээнд дараах асуудлууд хамрагдана. За экосистемийн инженер буюу экологийн хангамжийн хүчин зүйлүүдийг илрүүлэх. За экосистемд гадны үйлчлэлийг тодруулах, хоорондын харилцан үйлчлэлийг бий болгох зорилгоор орц гарцыг бий болгох. За аж үйлдвэрийн орчны экосистемийн хэтийн төлөвийг тогтоох. За экосистемийн хоорондын нөхцөлийг тодорхойлох, экологийн нөхцөл байдлын үнэлгээг хийх. За аж үйлдвэрийн экосистемийг удирдах, экосистемийн найдварыг бий болгох зэрэг үйл ажиллагаа нь барилгын экологийн зохицолд орох ёстой байна. Тэгэхээр бид нар одоо яах вэ гэхээр одоо хичнээн хот суурин газар амьдарч барилга байгууламж бий болгож амьдарч байгаа ч гэсэн тэр орчин нөхцөлийн ус, хөрс, агаар маань зогцож байна уугүй юу гэдгийг их анхаарах хэрэгтэй. Бид нар энэ экологийн хангамж хүчин зүйлсээр одоо хангагдаж байна уугүй юу гэдгийг анхааран үзэх хэрэгтэй. За хоёрт нь бол экосистемийн системд гадны үйлчлэл байгаа эсэхийг тодорхойлох. За энд одоо жишээлбэл хот суурин байгуулагдлаа гэд бид нар шилэн том өндөр барилгууд бариад нөгөө агаарын урсгалаа хааж болохгүй гэдэг санагдаж байна. Орц гарцыг бий болгоно гэдэг шүү, тийм ээ. Тэгэхээр агаар Монгол орны за салхины чиглэл бол баруун хойноос зүүн урагшаага чиглэсэн байдаг гэж үздэг. Тэгвэл энэ чиглэлийг харгалзан үзээд энэ баруун хойноос зүүн урагшаага коридор бий болгох хэрэгтэй. Агаарын сэлгэлтийг явуулах чадвартай болох ёстой гэсэн үг. За аж үйлдвэрийн орчны экосистем гэж. Тэгэхээр энэ аж үйлдвэрийг бид нар хаана байгуулах ёстой юм бэ? Аж үйлдвэржилтийг дагаад хүмүүс маань одоо суурьшиж идэг учраас үйлдвэрийн орчныг бид нар хаана байгуулах ёстой вэ гэдгийг анхааран үзэх ёстой. Ирээдүйдээ хятадтай ямар байж болох? Энэ аж үйлдвэржилт яаж хөгжих юм гэдгийг анхаарах хэрэгтэй. За экосистемийн хоорондын нөхцөлийг тодорхойлох, экологийн нөхцөл байдлыг үнэлгээ. Мэдээж хэрэг байгаль орчинд хэр хэмжээний бохирдол үзүүлж байна вэ гэдэг дээр нөхцөл байдлын үнэлгээ хийх зайлшгүй шаардлагатай байна.
Ингэсний хүрээнд бол барилгын экологи бий болдог байна. За экосистемийн найдвар гэдэг нь технологийн зохих үндэслэлтэй хүлцэх түвшинд хүрэхийг хэлнэ. Технологийн өндөр түвшинд зөв зохион байгуулалтын түвшинд барилга байгууламжийг барьсны үндсэн дээр экосистем оршин тогтнох боломж нь бий болж байна. Технологи гэдэг нь бол арга барил, зөв шийдэл гэж байна. Байгаль орчинд ээлтэй технологиг хэрэгжүүлэх хэрэгтэй. Техникийн зөв шийдэл, барилга байгууламжид орж байгаа тэр бүтээгдэхүүн материалын зөв шийдэл нь байгаль орчинд сөрөг нөлөөлөхгүй байх ёстой. Үүний үр дүнд экосистемийн найдвар бий болдог байна. За энэ түрээд өнөөдрийн хичээлийг дуусгая. Анхаарал хандуулсан та нартай баярлалаа.